Сайн байцгаана уу? Cositag подкастын маань энэ дугаар та бүхнийг урьж байна. Өнөөдрийн дугаараараа бид уламжилт анагаах ухааны эмч, анагаах ухааны доктор, профессор Маша Тэмчигээ бид нар урьсан байгаа. Тэгээд өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд уламжилт анагаах ухааны талаар бидний мэддэг болон буруу ойлголтууд, за олон сонирхолтой асуултуудыг хариулт авах байхаа гэж найдаж эмчигээ урьсан байгаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Маша Тэмчтэй баярлалаа. За баярлалаа. За тэгээд манай өнөөдрийн үзэгч, сонсогчдод өөрийнхөө талаар уламжилт анагаах ухааны талаар товч танилцуулга эхлээд ярьж өгөхгүй юу? За тэгэхээр энэ өдрийн мэндийг бас хүргэе. За тэгэхээр энэ уламжлалт анагаах ухааны ангийг одоо төгсөөд их хэмжээр 6 жилээр төгсөөд өнөөдөр хүртэл одоо 30 орчим жил уламжлалт анагаах ухааны их хэмжээр ажиллаж байгаа. Судалгаа хийдэг, бас эмнэлэг зүйн судалгаануудаар төлхөө ажилладаг ийм эмч байгаамаа. За Маша эмч маань аль эмнэлэгт ажилладаг вүлээ? За тэгэхээр яг сургуулийн төгсөөд бол уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ороод одоо туршилтын амтан дээр хулган архан дээр бас уламжлалт эмийн цуврал судалгаануудыг хийжсэн туршилтуудыг. За тэгээд 2004 оноос одоо өнөөдөр хүртлийн хувийн хвшилт ачууд гол эмнэлэгт ажиллаж байна, зөвлөх эмчээр. За одоо эмнэлгийн үйл ажиллагаа бол одоо 20 орчим жил үргэлжилж байгаа. За тэгээд энэ дээр бид нар бас эмнэлэг зүйн бас судалгаанууд хийдэг. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бас эрүүл мэндийн дэмжигтэй өгж салбар бас ажилладаг, ард иргэдэг, эрүүл мэндийн боловсрол олгодог ийм сургалтыг бас давхар хийж байгаа. За тэгэхээр Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг маань одоо хэдэн мянган жилийн түүхтэй ард түмний ажиглалтаар дээрэс нь амьдрал дээр одоо нотлогдсон ийм шинжилгээ ухаан байдаг. Гэтэл одоо Европ эмч нар уламжлалтын эмч нарын хооронд аль аль салбараа бүрэн мэдээгүй болмоос бие бинийгээ одоо хүлээн зөвшөөрөхгүй байх ч гэдэг юм уу, ийм ойлголт амьдрал дээр их байдаг тийм үү. Гэтэл сүүлийн үед нэгдмэл анагаах ухаан, за интеграцчлсан анагаах ухаан гэж хэлэх шиг байна. Энэ ойлголтын талаар одоо сонсогчдод маань хэлж өгөөч. За тэгэхээр яг энэ бэлгээ дээр амьдарч байгаа энэ 8 тэрбум хүн дотор анагаах ухааны урсгал бол дорн зүгт амьдардаг ард иргэдийн анагаах ухаан, өрний анагаах ухаан гэж хоёр үндсийн том урсгал байгаа. Тэгэхээр зэрэг Монголын уламжлалт анагаах ухаан гэдэг ойлголт бол яг одоо археологийн судалгаар бол 5000 жилийн түүхтэй гэдгийг бол баталцаад байгаа. 5000 жил хөгжиж байгаа энэ анагаах ухаан. Гэхдээ зарим судлаачид бол одоо Монгол хүн үүссэн цагаас эхлээд амьдрал ахуйдаа үүссэн өвчин эмгэгээ эмчилдэг олон аргууд одоо нэгдээд, за энэ бол олон мянган жилийн туршид хөгжиж өөрийн онолтой, өөрийн арга зүйтэй ийм одоо болж ирсэн анагаах ухааныг бол ер нь Монголын анагаах ухаан гэж нэрлэж байгаа. Монголын анагаах ухаан гэдэг маань ер нь бол Монгол хүний түүх. Монгол хүний түүх. Монгол хүн амьдралдаа ямар хоолунд идчихсэн, мал аж ахуйтай яаж харьцаж байсан, бэртэл гэмтэл тарихт оргилтоо яаж эмчилж байсан, хууралт мултралаа яаж эмчилж байсан. Энэ эмийн ургамал одоо уул хад өөс ногоонд ургадаг энэ үр жимс одоо зэргийг эмийн зорилгоор яаж хэрэгжилж байсан ийм л түүх. Тэгэхээр монголчууд бол Монголын уламжлалт анагаах ухааныг их тийм хинч мэддэггүй зүйл гэж боддог. Энэ бол монгол хүнтэй хамгийн ойрхон монгол хүний ахуй амьдралын түүхийг бол Монголын уламжлалт анагаах ухаан гэж байгаа. За мэдээж энэ түүхийн эдрийн ногчонд бол уламжлалт анагаах ухааны түүх унаж боссон маш олон юм одоо эдрээтэй түүхэн замналыг бол туулж ирсэн. 1921 оноос 1990 хүртэл одоо 70 жилийн хугацаанд бол Монголын уламжлалт анагаах ухаан, үндэсний анагаах ухаан бол хуулиар хориотой, шашин шүтлэх эрх хориотой, одоо социалист ийм дэглэм нөлөөс ийм цаг үеийг ийм одоо ард талд бид нар өнөөдөр монголчууд өөрсдийнхөө анагаах ухаанаас хөндөрчөд байгаа байхгүй. За тэгээд мэдээж 90 оноос хойш социалист дэглэм нуруу унсан уламжлалт анагаах ухааныг эргээд сэргээсэн. За өнөөдөр бол эргэн сэргээд 35 дахь жилдээ явж байна. За энэ одоо хугацаанд бол уламжлалт анагаах ухааны янз бүрийн эмийн ургамлын судалгаанууд хийж байна те. Одоогор бол 5 их сургууль уламжлалын хэмж бэлдэж байна. 6 жилээр бакалавраар бэлдэж байна. Монгол улс хууль эрх зүйн хүрээнд
өрний ангаа ухаан буюу Европ ангаа ухааны эмч нарыг, дорны ангаа ухаан буюу уламжлалт ангаа ухааны эмч нарыг хууль эрх зүйн өрөөнд бол мэргэжлээ болсон хүчнүүдийг бакалавр зэрэгээр бол бэлдэж байгаа. За мөн төгслийн дараах сургалт бол байна. За сүүлийн үед өнөөдөр Европ ангаа ухаанд шалтгаан нь тайлагдаагүй, эмчилгээгээр антибиотик эмчилгээ, эмийн эмчилгээгээр өндөр үр дүн үзүүлж чадахгүй байгаа зарим өвчнүүд байгаа. Өнөөдөр дэлхийд дээр байна те. За жишээлбэл одоо сахарын өвчин байна, вирусын шалтгаантай томоо байна, ковидын одоо цар тахал байна. Түүнээс гадна бронхиалны астм, зүрх судасны өвчин, монголчуудын нэг номерт байгаа энэ илүүдэлчин, тархины харуулт, зүрхний шигдээс гээд өвчнүүд дээр Монголын уламжлалт ангаа ухааны эмчилгээний зарим аргууд бол эмнэлзүү судалгаа хийгдэж өндөр үр дүнтэй байгаа нотлогдож байна. Өнөөдөр дэлхийд дээр бол Европ ангаа ухаан, уламжлалт ангаа ухааны нэгдмэл байдлаар хосолмол одоо хайбрид байдлаар хөгжүүлэх ийм шинэ урсгал гараад бол бас нэлээд олон жилиг өнгөрөөж байна. За Монгол улсад бол энэ интегратив медицин гэж нэрлэдэг байгаа энэ өрний ангаа ухаан, дорны ангаа ухааны хосломол хэлбэр буюу нэгдмэл ангаа ухаан гэдэг ойлголт одоо маш хүчтэй яригдж байна. За бидний одоо энэ маш олон орон нутагт байгаа эмч нар хэлийн чамдад одоо 15 улс оронд байгаа уламжлалын эмч нар, за мөн эрдэмтэн, багш, судлаачид, профессор, доктор, академич нарын маш олон хүний одоо хичээл зүтгэлээр сая Монгол улсад 2025 онд бид ажлаас гараад 26 оны 1 сарын 16-ны өдрийг уламжлалт ангаа ухааны одоо тэмдэглэлт өдөр 345 жилийн ойн өдөр гэж бол ерөнхийлөгч маань зарлиг гаргалаа. За тэгтээ зэрэг энэ асуудал юу вэ гэхээр 345 жил гэдэг тоо ханаас гарсан бэ гэхээр 345 жилийн өмнө Монголд хамгийн анх Баян-Онгор аймаг одоогийн Баян-Онгор аймагт анхны одоо эмчийн сургууль Ламын гээгийн Лувсан Данзан Жансан гэж Монгол одоо эрдэмтэн одоогийнхаар бол эрдэмтэн хооёохоор бол одоо домч эмчтэй эмч домч ийм хүн анхны сургуулийг нээсэн уламжлалт ангаа ухааны анхны дэг жаягийг одоо тогтоосон анхны одоо анагаахын сургууль нэгдсэн гэсэн. Энэ түүхээс улбаасан өнөөдөр 345 жилийн сая бид нар 26 оны 1 сарын 16-ны өдөр тэмдэглэлээ. За ерөнхийлөгч маань энэ өдрийг болж болгоо тэмдэглэхээр боллоо. За цаашдаа Европ ангаа ухааны эмчлэгдэхгүй байгаа, үр дүн харьцангуй өндөр биш байгаа өвчнүүд төр пациент солилцооны өвчин, сахарын өвчин, нойр улчирхай, элгэний өвчин, за эрэгтэйчүүдийн өвчин, зүрх судасны өвчнүүд байна. За илүүдэлчин, пациент солилцооны халдварын бус, за зарим халдварын шалтгаанд өвчнүүд төр уламжлалт ангаа ухааны эмчилгээний үр дүн, эмийн жорт найралтууд бас өндөр үр дүн үзүүлж байгаа судалгаанууд бол байна. Тэгтээ зэрэг бол бид нэр одоо өнөөдөр Монгол улс бол хоёр ангаа ухааныг хослол байдлаар хөгжүүлэх ийм концепттэй орн болсон. Тэгэхээр энэ бол нийгмэл ангаа ухаан гэдэг ойлголт бол ер нь ийм. Зөвхөн хүмүүс маань сайн ойлгодог. Би Европ эмнэлэг рүү явах уу, уламжлалт эмнэлэг рүү явах уу гэдэг хүмүүс хоёр хуваалцдаг тийм. Тэгэхээр энэ дээр бол ерөнхийдөө яаралтай, амь нас тэнцсэн, эрчим тэмцэлгээ шаардлагатай, ийм засал, төрөлт, гэмтэл, бэртэл, төлөгдөл, осголт гэдэг юм уу? Хурц одоо халдварт өвчнүүд байна. Онц одоо аюултай амь насанд эрсдүүлдэг ийм өвчнүүдэд бол өрний ангаа ухааны туслан үйлчлэгийг бид аавна. Архал явцтай, цочмогдуу явцтай, за бодисын солилцооны өвчин, халдварын бос өвчлүүд, үе мөчний өвчнүүд байна. Дотор 5 цул 6 сар хүртэлх өвчнүүд байна. За бодисын солилцооны өвчнүүд жишээлбэл цусан дахь сахар ихсэх, цусан дахь өвөг тос ихсэх, цусан дахь төмөр ихсэх эмгэг тий. За мөн одоо цусан дахь шээсний өвчлөл ихсдэг энэ бодисын солилцооны эмгэгтэй бол уламжлалт ангаа ухааны эмчилгээ өндөр үр дүнтэй байна. Европ ангаа ухаанаар эмчлэгдэхгүй байгаа өвчнүүдийг одоо орон зайгаа нөхөх, бие биеийг нөхөх, өрний ангаа ухаан, дорны ангаа ухаан бол нэгдмэл байдлаар цаашдаа хөгжнө. Энийг бол Монгол улс хуулиар одоо бол бүрэн хүлээн зөвшөөрсөн. Монгол улсын ангаа ухааны салбар бол Монгол гэр хэлбэртэй хоёр баг нь байгаа. Хоёр баг нь бол нэг нь Европ ангаа ухаан, нэг нь Монголын үндэсний ангаа ухаан буюу яг Монгол хүн тохирсон уламжлалт ангаа ухаан байна гэдэг ийм концепц бол төрөөс баталчлаа л да. Тэгэхээр одоо цаашдаа бол бид энэ замаар явна л гэсэн. За баярлалаа. Харин энэ маш том чухал шийдвэрт гарсан байна. Энэ дэр Монгол эрхтэйчүүдийн маань
өвчлөлийн эхний 5 байранд зүрх судасны өвчин, хоёрдугаарт нь гэмтэл осол, хавдар гэсэн ийм өвчлүүд ордог. Тэгэхээр энэ нөгөө халдварт биш өвчнүүд буюу саяхан хэлдэг одоо Европ анагаах ухаанд ч гэсэн байнгын архаг одоо эмийн хамааралтай, эмийн эмчилгээний үр дүнд одоо байнга л эмээ ууж явах хэрэгтэй гэдэг ийм нөхцлөөр одоо эмчлэгддэг эмгэгүүд дунд тэр дундаа уламжлал анагаах ухаан эрэгтэйчүүдийн маань саяхан хэлсэн энэ шалтгаан төвчнүүдийг эмчлэхэд ямар арга заслуудыг илүү их төлөвлөхөө хийж гин, ямар үр дүнд хүрч гин, тэр дундаа өөрийнхөө одоо гарсан мэрэгжил болох хануур заслаар эдгээр өвчнүүдийг эмчлэх боломжтой юу? Тэгэхээр энэ бол аюул чухал асуулт байна. Өнөөдөр дэлхийн дундчтай харьцуулахад Монгол улсад байгаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хоорондын харьцаа бол их хол зөрүүтэй байна те. 13 орчим насаар одоо богино насалж байгаа эрчүүд. Тэгэхээр Монгол эрчүүд нь яг ямар өвчнөр голдон насраад байна гэхээр сая хэллээ те. Монгол эрчүүд маань эрсдэл өндөртэй ажил хийж байна, арх ууж байна, эрүүл мэндийн мэдлэг боловсрол муу байна. Дээрээс нь эрчүүд маань хаан хинэггүй ийм одоо Монгол хүний бас ийм зан аран шиг нөлөөлж байна. Түүнээс гадна Монгол эрчүүд бол одоо саний хэлж байгаа зүрх судасны өвчин, зүрхний шигдээс тархины харуулт гэдэг өвчин бүгд нь бол нэрвж байна те. За түүнээс гадна илгэний хорт хавдар, за осол бэртэл гэмтэл бол эрчүүдийн асууралт нь маш өндөр хувийг эзэлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол уламжлалт анагаах ухааны аргууд бол өндөр үр дүн үзүүлж байгаа аргууд бол байна. Нэмэлцэн судалгаанууд дээр бол харагдаж байгаа. За энэ дээр бол жишээлбэл Монгол эрчүүдийн донд Монгол уламжлалт анагаахны ийм онц байдаг. Эмэгтэй хүний цусны системийг бол нээлттэй систем гэж үздэг. Хагас нээлттэй систем. Эмэгтэй хүнээс сарын тэмдэг гардаг тий. Дээрээс нь хүүхэд төрүүлдэг нөхөн урч цусны системд одоо ийм эргэн одоо төлждөг ийм процессыг явуулдаг. Энийг бол уламжлалт анагаахны эртний нам сурвалжууд дээр бол урсгал устай зөвлөдөг. Эмэгтэй хүний цусны урсгалыг урсгал ус өөрөөгөө сэвэршүүлдэг. Тэгвэл эрэгтэй хүн буюу одоо Монгол эрэгтэй хүний цусны систем бол битүү систем гэж үздэг. За энийг бол уламжлалт анагаахны эртний сурвалжууд дээр бол тогтоол ус, нуурын устай зөвлөдөг байхгүй. Гэхдээ энэ зэрэг эрэгтэй хүний цус бол маш амархан бохирддог юм байна. Маш амархан өтгөрдөг юм байна. Энэ угаасаа өөрийнх нь биологийн онцлог байт юм байна. Энэ бол одоо энэ богино наслалтанд их нөлөөлж байгаа. За дээрэс нь Монгол эрчүүдийн энэ нөлөөлж байгаа эрүүл мэндэд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл бол Монгол орны цаг уур амьсгал их нөлөөтэй. Өвөлдөө одоо хасах 30 градус хүрдэг, зундаа нэмэх 30 градус хүрдэг ийм 60 градусын ийм зөрүүл дасан зохицдог одоо Монгол хүмүүс энэ дотор бол ялангуяа эрчүүд маань уух махан хоол хэвтрүүлж хэрглэж байна, архийг хэвтрүүлж хэрглэж байна. Цус өдгөрүүлэх, зүрхэн цусны өвчин үүсгэх нөхцөлийг бол илүү их хангаад байна. Тэгэхээр энэ уламжлалт анагаахны ханах засал гэж хэмжлэгээ байгаа. Яг энэ саяны миний ярьж байгаа энэ онол дээр энэ одоо хүннүг өр манай эртний өмнөх тоолол за мөн одоо 12 13 дугаар зуунд энэ ном сурвалжуудаар бичсэн аливаа өвчнийг монголчууд ер нь өвчнийг халуун өвчин, хүүтэн өвчин гэж хурангуулж үздэг. Энэ 10 жилийн онолоор халуун өвчнийг бол цулын халуун өвчнийг бол ханаар зас, савны халуун өвчнийг туулгаар зас гэдэг ийм алтан зарчим байдаг. Энэ зарчмыг үед баримталж байгаа. Тэгэхээр монголчууд ихэвчлэн тавуушаа малын мах иддэг, өөхний хансан хүчил их агуулдаг одоо хоол иддэг учраас бидний цуснд дах өөх тос, уургийн агуулмж дандаа өндөр байгаад байгаа нь бидний зүрх судасны өвчин нэрвэгдэх одоо үндсэн суур шалтгаан болж байна. Тэгэхээр бид нар энэ уламжлалт анагаахын дээр зөвхөн цусыг шингэлэх зорилгоор ханахаас гадна цусыг өтгөрүүлэхгүй тулд улирлын хооллолтч юм онол байдгийг. Тэгэхээр бидний тав хүн бас зарим дуусан байж магадгүй идэ яв төмөр гэж нэлээд байгаа нь цус өтгөрүүлдэг хоол гэж байна. Цусыг өтгөрүүлдэг мах гэж бас байна. За тэгэхээр энэ дотор бол хоолыг улаан эдэ буюу мах, цагаан эдэ, сүм бүтээгдэхүүн, ногоо эдэ, жимс хүнсний ногоо, шар эдэ гэж юм, хар эдэ гэдэг ийм 5 янзын хоол хүнсийг бол ерөнхийд нь хуваадаг. Тэгэхээр энийг бол ямар насны хүн, ямар улиралд,
юуны махыг ямар хэмжээгээр яаж боловсруулж хэрхэн идэх вэ гэдгийг заадаг ийм маш нэрийн хоолны соёл бий. Энэ талаар бол одоо бид нар их судалж байгаа. За яг миний хийдэг одоо манай багийн хийдэг судалгаа амжилтгын арга бол энэ одоо цуснд үүссэн нэгэнт одоо судас хатуулсан судас өөхөлсөн атеросклероз болсон судасны одоо тонус ихснээр судас нарийсан дотор одоо судасны дотор урсж байгаа цусны хэвийн найрлага алдагдсан цус өдөрлөл гэж бид яриад байна тийм. Ийм өвчнөө үед тэр үүсдэг тромб буюу эмболи үүсдэг бүлэнгээс сэргийлэхийн тулд энэ уламж санаа ухааны багжийг хэрэгэлдэг маш одоо хямд өртөгтэй Монгол хүнд хамгийн сайн тохирсон хоргуу нэг эмчилгээний арга бол энэ ханах цэцэл гэж арга. Энэ бол төвдөр дархаа дамбаа гэж нэрлэдэг. Bloodletting гэдэг одоо англиар бол маш олон орны эрдэмтэд энийг бас судалж байна. За энэтэй холбоотой Европ одоо Оросын холбооны улс руу бол пиавка буюу геруда гэж нэрлэдэг. Геруда терапия буюу хануур хорхоо гэж тийм. Энэ бол үндсэн зарчим нь бол адилхан. Тэр одоо амтны өвчтэй газар нь тавиад цусын сорволдог. Ингэснээр бол цусны урсгал нээгддэг. Монголын уламж санаа ухааны хануур цэцлийн багажаар хануур цэцлэл гэдэг энэ арга бол маш өндөр үр дүнтэй богино хугацаанд үр дүн гардаг арга. Тийм арга. Ханах засал. За хануур засалч гэж хэлдэг юм байна. Аль нь чи. За ханах засал гэж хэлэх шиг боллоо зөв үү? Хануур засал эмчилгээг хийхэд тухайн хүнд одоо жилийн 4 улирлын хідээд нь хийх ёстой вэ? Хэрхэн бэлтгэх ёстой вэ? Би одоо яах вэ гэдэг юм одоо энэ хүмүүсийн бас мэдүүл зохих юм мэдээллийг бас өгөөч. Одоо энэ дээр бас хүмүүсийн тэр муу цусыг ялгаж байгаа гэдгээр одоо цуснаас нь тангийн тусламжтай ялгаад байгаа мó эсвэл тухайн хэсгийн тухайн эдэрхтэнд холбоотой эдэрхтнийг нь тижээдэг цуснаас нь ялгаад байгаа мó энэ талаар тайлбар өгөөч. За тэгэхээр хануур засал эмчилгээ би маш энгийн үгээр ойлгуулахыг хичээе. Хануур засал эмчилгээ бол хүн дээр хандаг 78 цэг байна. За. Энэ арга нь бол багажаар вений судас, орчин үеийн ойлголтоор бол вений судас, сурвалжлаар бол намжуун судас гэж нэрлэдэг. Намжуун судас. Догших судас, намжуун судас гэж. Артер венийг гэж ялгаж байна. Монголоор одоо сурвалжууд дээр тэгж бичдэг. Айваа өчтөө үгүй шүү. Тийм намжуун судас гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ судасаас хатгаж цусыг гадагш нь гаргадаг арга. Энэ аргын гол зарчим нь бол биеийн дотор байгаа өвчтний голомтыг, өрөвслийн одоо шингэнийг, нян, бактери, хорыг биеэс гаргадаг арга. Тэгэхээр бол энэ арга маань орчин үеийн ойлголтоор бол энэ бол жижиг мис засал байхгүй юу? Уламж санаа ухааны мис засал. Би одоо шинэртэй, эмчнэртэй хичээл орохдоо энэ бол мис заслаа. Яг мис заслыг хэрхэн яаж үлддэг? Ариутгал, халдваргүйтэл бүх зүйл нэг удаагийн одоо нарийн дэгдмээр явдаг ийм одоо ажиллабараа гэж тайлбарладаг. Тэгэхээр ханах засал эмчилгээ маань биеийн дотор байгаа өвчтнийг гаргадаг ийм арга байна. За тэгэхээр цус ялах тан гэж нэрлэдэг юм. Тэгэхээр энэ хануур заслын үйлдлийн механизмын талаар маш олон судалгаа, мастер, докторийн судалгаа хийгдсэн. За Монгол улсын Гавьяат багш анаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн эмчилгээ эрхлэн проректор Далхын Цэрэндав гэж одоо манай багш байна. За энэ багшийн хийсэн шинжилгээ ухааны докторийн судалгаагаар бол үйлдлийн механизмыг тодорхойлсон олон ийм одоо туршилтууд байгаа. Тэгэхээр энэ судалгааны үр дүнгээс харахад мууц гэдэг онол яриад байна тийм. Мууц одоо хүмүүс ингэж ярихаар мууц ус сайдс гэх хүмүүс бол итгэдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар цусны шинжилгээ өгөөд одоо цагаас, улаас, ялтас гэдэг ингээд эсүүдийг тоолдог тийм. Тэгвэл мууц гэж нэрлээд байгаа нь цуснд байгаа эритроцит буюу улаан эсүүд дотроо гэмтсэн, хөгшөрсөн, үүрэг гүйцэтгэхээ болсон, хөдөлгөөний хурд нь удаашрсан ийм эсүүд судасны хан дээр наалдаж бүлэн үүсгдэг. Одоо энэ эсүүдийг бол мууц гэж нэрлэдэг. Зөв. Эрүүл цус буюу сайн цус гэдэг нь залуу. Эрүүл, залуу, шинэ бласт эсүүд, шинэ эритроцит эсүүдийн одоо популяцийг эрүүл эс гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бол хүний бие дотор энэ уламжлалын сурвалж дээр бол сүү ус холилдсон мэт гэж байгаа.
тамирын цус, эрүүл засгийг тамирын цус гэж нэрлэдэг. Өвчний цус хоёр бол сүү ус хоригдсан мэт ингээд холиотой явж байдаг. Чиглэж авах хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэхээр бидний энэ ялга тан гэж нэрлэдэг цусны атом масс ихтэй гинцэн эсүүдийг судасны хан руу, зах руу байрлуулдаг. Тамирын цусыг судасны гол руу сивэн гэсэн үгтэй тийм байрлуулахад нөлөөлдөг ийм үйлдэлтэй цус шингэлдэг ургамлын гаралтай эмнүүд байдаг. Тэрийг бол цус ялгадаг тан гэдэг. Ялгана гэдэг маань сайн цусыг муу цуснаас ялгана гэсэн. Зүгээр шинэ ухааны судалгаагаар үзэхэд бол эдгээр маань гинцэн эсүүдийн байрлалыг захын байрлал эзлүүлдэг. Ийм л одоо үйлдэл бол тодорхойлогдож байна. За ингээд шприцер бол хязгаарч ханаар хийхгүй. Одоо нэг удаагийн тариураар гэсэн. Энэ нь бол судасны гол руу голд байгаа тамирын цусыг бол хандаг гэж үздэг. Тийм учраас бид нар заавал ханарын багажаар буюу судасны гаднаас нь одоо нээж судасны турбулент урсгал, ламинар урсгал гэж цусны гемодинамикийн онлоор тайлбарладаг л да энэ. За тэгээд бол муу цусыг биес гаргадаг. Ерөнхийдөө ханар слэмжлэгээний ямар улиралд хандсан юм бэ гэж асуулт асуугаад байна тийм. Хавар хандаг, намар хандаг гэж ярьдаг. Энэ нь ямар учиртай юм бэ гэдэг нь хүний бие организм байгалаас хамаарсан биохимнэлтэй, биоритм гэж нэрлэдэг байхгүй. Энэ биоритмыг уламж танааханд од, нар, сар, өвөл, зун, гариг иргэсийн хамаарал зурхаагаар тооцдог. Тэгэхээр өвлийн улиралд жишээлбэл одоо бид нар яригдэн те өвлийн улиралд яагаад хандгүй юм бэ? Өвлийн улиралд бол бие организм хүүтний улирлыг давж авахын тулд бүх энерги дотгош нь хураадаг. Ийм одоо горимд ордог тархлааны систем. Энэ үед бол ханарыг цэвэрлэдэг. Ханар эмчилгээ хийх нь үр дүн сайн үзүүлдэг. Тэгвэл хаврын улирал болоод эхлэхээр уламж танаахны онлоор тэр тард зурхаан 5 махбодын одон зурхаан 5 махбодын онлоор тайлбарладаг онлоод бий. Хаврын улирал, зунны улирал, намрын улирал ханар цэслийн эмчилгээ 20 тавигддаг байхгүй. Гэхдээ энэ 5 махбодын одоо хүний бие дотор байгаа 5 цул эрхтнийг элэг, зүрх, уушиг, бөөр, дэлүү гэж энэ 5 цул эрхтэн 5 өөр махбодтой байхгүй. Тэгэхээр тэр махбодуудын хөдөлдөг, амралдаг буюу ихсдэг, багасдаг хамааралтай биоритмийн улирлууд байдаг. Тэр улиралтай нь уялдуулж ханарыг хийдэг. Тэр бол одоо яагаад улирал ярьж юм бэ гэвэл хүмүүс маань энгийнээр ойлгох юм бол цаг улирлаас хамаарсан биохимнэлтэй нь уялдуулж энэ мэдслийг хийх юм а гэж ойлгож байна. Маш гайхамшигтай. Тэгэхээр Монгол хүн гэлтгүү дэлхийн нийтээр л угаасаа хүн гэдэг бол байгалийн амьтан бид нэр биохимнэлтэй одоо шинжлэх ухаан өрний гэж хэлж байгаа шинжлэх ухаан ч гэсэндээ бид нэр цагийн химнэл гэдэг даавар ярьдаг шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй адилхан юм байна. Юусэн адилхан. Тийм, ерөөсөө одоо бол Монголын уламж танааханд нэрлээд байгаа нэршлүүд маань арай өөр нэршээ боловч ерөөсөө сонсож дадаагүй л болохоос сонсож сураагүй бид нар сонсож байгаа хоногшоогүй. Тэрнээс энэ Европ амгаах ухааны онол зарчмууд, уламж танаахны онол зарчмууд үндсэндээ нэг одоо би 30 орчим жил судалгаа хийгээд эмнэлзүүдээр ажиллахад өнөөдөр туулга засал гэж нэрлэдэг байгаа сав өвчнийг цэвэрлэдэг эмчилгээ маань өнөөдөр Европ амгааханд байгаа. Бид ходоод угаадаг, зонд хийгээд ходоод угаадаг тийм үү? Одоо хоолны хордлого аваад бид нар давсган дээр катетер шиг тавьж байгаа дугаадаг тийм. Яг адилхан энэ аргуудтай үндсэн зарчим нь адилхан. Туулга засал гэдэг нь давсаг угаах, цус угаах, гидс угаах, ходоод угаах аргууд маань туулгах үйлдэлтэй эмийн бодисуудыг хэрэглээд сав эрхнүүдийг зөвлөдөг арга байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ хоёр анагахан бол ерөөхдөө нэг зүйлийг хоёр өөр өнцгөр тайлбарласан гэсэн үг тийм. Аргаар тайлбарлаад байгаа. Зүгээр ер нь бол цаад зарчим нь нэг зорилго хүн байхгүй. Хүнийг л урт наслуулах, чанартай амьдруулах, нас баралтаа сэргийлэх, хүндрэлээ сэргийлэх, амьдралын чанартай байх. Энэ бол тийм зорилготой гэсэн. За баярлалаа. Их гоё ойлголтыг их сайхан тайлбарлаж өгсөнд баярлалаа. Гэтэл одоо энэ эрэгтэйчүүдийн нөхөн үрчүү талаас одоо би өөрөө мэрэгжил рүү илэх төгөлөх гэж байна. Тэгэнгүүт эрэгтэйчүүдийн нөхөн үрчгүүд уламжлалт хангах ухаанаар одоо өрийн шингэнийг тусал
гэж хэлдэг тийм үү. Тэгээд дээрэс нь одоо үрийн шингэний хэмжээ багасах, за эсвэл одоо нөхөрчхүүн үйл ажиллагаатай холбоотой одоо бэлгийн чадвах сулрах ч гэдэг юм уу. Энэ дээр одоо эртний онолуудыг яг үнэхээр хилээд байна уу? Одоо 40-с дээш насны хүмүүст одоо тийм уйлралд бэлгийн харьцаанд орохыг хориглоно гэдэг нэг тийм нэг сошиалар бас нэг юм чи ярьсан яриа нэлээх хэрэгцсэн шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа одоо уламжлалт ангаах ухаанд нөхөрчхөг наснаас нь хамааруулж одоо яаж тайлбарладаг юм бол эмчилгээний хувьд хүмүүс одоо ямар талаас нь эмчид хандахдаа асуудлаа өгүүлэмжээ хэлэх ёстой юм бол. За тийм тэгэхээр энэ их сонирхолтой асуулт байна. Ер нь бол Монголын уламжлалт ангаах ухааны онол нь одоо шил Европ ангаах ухаанд бид нэр бөөрийн эмч одоо хотоодны эмч, илгэний эмч гэдэг ингээд төрөлждөг тийм наристдаг шүү дээ. Тэгвэл уламжлалт ангаахны онолын нэг ялгаа нь хүний биеийг нэг систем, цогц систем гэж үздэг. Тэгэхээр уламжлалтын эмч үзвэл дотор талд байгаа 5 цол 6 сав өрхтөн гадар өвчин, үе мөч, дотоод шүүрэл, мэдрэл бүх системийг зэрэг эмчилдэг. Одоо наристдаг гэсэн үг. Нэг талаас нөгөө талаас яг энэ одоо жүдлэн гэж нэрлэдэг төвдөр бол нас уртасгах, бэлгийн чалахыг сайжруулах, биеийн чалах гэж бий. Биеийн чалах гэж бий. Одоо дээр үеийн үлгэр домгууд дээр гардаг шүү дээ. Нүдэндээ галтай. Нүүрэндээ цогцоо гэдэг маань эрүүл хүн бол гал цогтой байна. Хиймэр золбоотой байдаг. Хиймэр гэж одоо үг байдаг. Тэгэхээр энэ их нарийн учир байгаа. За тэгэхээр энэ эрэгтэй хүний өвчин байсан гэвэл байсан. Уламжлалт ангаахны аргаар эмчилдэг аргууд бол бий. Энэ асуудал байна. За тэгэхээр энэ дээр ийм онол ярьдаг л да. Хар буур, цагаан буур гэж онол байдаг. Уламжлалт ангаах нь. Хар буур гэдэг нь бидний шээс ялгаруулдаг буурыг, цагаан буур гэдэг нь эрэгтэй хүн дээр төмсгийг, эмэгтэй хүн дээр өндгөвчийг хэлдэг. Тэгэхээр энэ хар цагаан буур хоёр бол мэдрэлийн судас, цусны судасаар хоорондоо шууд уялдаатай. Тэгэхээр бие биенээсээ хамаардаг. Хэрвээ таны шээс ялгаруулдаг буур муу бол бэлгийн чалах муу байна гэсэн. Төмсөг өндгөвчний үйл ажиллагаас сул байна гэсэн. За нэг юм онол бай. Хоёрдугаар эртний сурвалжуудаар бол эцэг эхийн гим үгүй улаан цагаан тусал гэж байгаа. За тэгэхээр одоо гим үгүй гэдэг маань одоо сонсож сураагүйд бол чихрүү орохгүй юм одоо гим үгүй гэдэг маань эрүүл хүний эрүүл эр бэлгээс эм бэлгийн өндөр хэсэг гэсэн үг л тийм. Гим үгүй гэдэг маань ямар нэгэн өвчнгүй гэсэн үг. Махбод тэгш, таван махбод тэгш ийм одоо хэсэг хэлж байгаа. Тэгэхээр уламжлалт ангаахны онол дээр нэг юм онол байгаа. 7 тамир гэж байна. Хүний идж байгаа хоол мах, цус, өөх, яс, бүлэг, шүрмс гэж ийм 7 тамирыг дамжаад хамгийн сүүлийн эцсийн бүтээгдэхүүн нь тухайн хүний мэдээлэл, ургийн мэдээлэл, тухайн хүний ДНК, эсийн мэдээллийг бүгдээрийг нь агуулдаг бидний ярьдаг ген хромосом гэж ярьдаг ойлголт буюу одоо Монгол ангаах ухаанаар энэ цагаан тусал, улаан тусал бол бүх тухайн хүний бүх одоо шим бүрэлдсэн энэ эсийг бол эр бэлгээс эм бэлгээс гэж хэлдэг. Тэгэхээр цагаан тусал гэдэг нь үрийн шингээ юм уу? Цагаан тусал гэдэг маань эр хүнээс төмснөөс гарч байгаа эр бэлгээс улаан тусал гэдэг маань эмэгтэй хүний өндөвчнөөс ялгарч байгаа овоцит буюу эм бэлгийн өндөг эсийг хэлж байгаа. За. Тэгэхээр яг сурвалж дээр бол биений юм бол биш. Биений юм бол биш. Тэгэхээр энэ эцэг эхийн гим үгүй улаан цагаан тусал хүүхэн хөвчөнд нийлээ зүүнний үзүүр дээр эсний ширхэг будааны ширхэг тогтохтой зүүрлж ам бүрэлддэг. Тэгээд хүн заяаг хүмүүн төрлөлийг олдгоо гэж тийм онол байд. Тэгэхээр хүн болж төрөх нь тийм ч бас амархан бол биш гэсэн. Тэг мэдээж энэ хүн төрлөختний өөрийнх нь биологийн гайхамшигтай бидний тайлбарлаагүй одоо гайхалтай энэ бүтээл маань маш гоё хэлсэн байна тий. Тэг хүнийг одоо хүн заяаг олдог. Хүн болж төрөх бол одоо дээд заяа гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ нь бол ийм ойлголт байгаа. За тэгээд түүнээс гадна бол энэ одоо жишээлбэл дээр үед гэх юм уу та тий одоо жишээлбэл эртний сурвалжуудыг үзэхэд энэ
монголчууд гэр бүл төлөвлөлт хүүхдтэй болох асуудал маш нэрэ ханддаг байсан баримтууд байна. За жишээлбэл өнөөдөр одоо бид нар ингээд нэг сургуулийнхаа хүүхдэд ч юм уу, нэг ангийнхаа хүүхдэд, нэг сумынхаа ч юм уу, нэг аймгийнхаа хүүхдүүдэд суугаад байна шүү дээ. Гэтэл монголчууд бол эртээр үед бол гэр бүл төлөвлөлтөн дээр хүүдээ, удам залах хүүдээ хань болох одоо бүсгүй алсын хошуунаас очиж сүү тавьж одоо багаас нь сүү тавьж гэж бэлдэж суулгадаг байсан юм бас баримт байна. За түүнээс гадна одоо бид нар хэдий ч хамаагүй одоо дотн харьцаанд ороод жирэмсэлчээд байна шүү дээ. Яг одоо бол амьдрал дээр бид нар энэ гэр бүл төлөвлөлтийг хэмжээ сайн хийж чадахгүй байна өнөөдөр. Гэтэл хуучин уламжлал төр бол энэ одоо 92 бид суугаад сайн өдөр суугаад за ингээд гэр бүл болоод өөртөө болох өдрийг товолдог одоо эрдэмтэй лам мэрэгэн эмч хүнээс тодруулаад за тэр бол бие бэлтэн сэтгэлээ бэлтэн хэл яриагаа бэлтдэг хоорондоо хэрүүл урал хийхгүй муу хэлэхгүй улаа үзэхгүй байнга сайн унтаж амарч шимтээ хамгийн сайн идэ ондаг тэгш хүртэж бие эрүүлжүүлж байна. Бие эрүүлжүүлж ингэж одоогийнхаар бол жирэмслэлтэд бэлддэг байсан. Тэгээд ингээд сайн өдөр одоо шилбэл шиний 2 шиний 15 гээд одоо сарны хүч төгөлдөр нарны хүч төгөлдөр гэж ийм ойлголт бий. Эдгээр ойлголтуудаа уялдуулаад за ингээд ойртдог. За тэгээд энэ нь бол хүү хэрвээ бүстэй хөхтөр бол илд даах баатар гэж байгаа. Одоо илд даах гэдэг нь тухайн үед бол одоо дайн тулаан ихтэй байсан талбартай байж магадгүй би гэж бодоод байгаа. Илд даах баатарээр за охин төрөл хацаргаа охин гэж байгаа. Хацаргаа охин гэдэг нь одоо бас нэг тийм эрүүл юг бол тийм үзүүлэлтээр үздэг байсан юм шиг. Тийм охин төрдгөө. Тэгээд ингэж төрдөг байсан. Тэгээд ер нь эрүүл эцэг гэхээс эрүүл хүүхэд төрдөг. Тэр хүүхэд бол оюун ухаан тунгалаг, бие бэлтэр тэгш тэ үзэсгэлэн төгөлдөр за ийм одоо хүүхэдтэй болдог байсан. Ийм одоо домог сурвалжууд бас байна. Тэгэхээр өнөөдөр бид нэр уламжлалт хамгаалах ухааны монголчуудын эртний өвөг дээдсийн хаадын үеийн одоо энэ жирэмслэх, ураг тээх, төс жирэмсэн үедээ ихт нь ямар идэ ондоо идүүлж ирсэн. Өнөөдөр бид Хувлаа хааны үеийн хаттын хоолж гэсэн хоолны меню байна. Хааны үр удмыг тээж байгаа хаттууд идчихсэн хоолны зэс. Одоо идэ ондооны товчон гэж соруулж өнөөдөр бид нар орчуулагдаад монгол хэл дээр бид нар дээр ирсэн байна. Төрсний дараа ямар хоол иддэг вэ? Тэгмэл ийм арай онл. Тэгэхээр би энэгээр юу хэлж байгаа юм тэгэхээр бидний өвөг дээдс бол одоо энэ эрүүл амьдралын хэм маяг, эрүүл дадал хвшил, гэр бүл төлөвлөлт, эр хүний одоо хэмэрл ундаа, эр хүний цог золбоо, эр хүний хүч тамирыг тодорхойлолттой, бэлддэг одоо дэг журамтай, иддэг хоол хүнстэй, эмчилдэг болохгүй үед нь эмчилдэг аргуудтай байсан байна. За тэгэхээр саяхан Монгол эмч нарын хийгдсэн одоо сүүний үл твчил буюу лактоз үл твчилтэй хүмүүсийг айраг өдөр болгон одоо уугаад 3 сарын хугацаанд уугаад энэ лактозын твчил буюу сүйд задлах боломжгүй хүмүүсийг буцааж сэргээж байна гэсэн ийм судалгаа гарсан гэж би яг үндсэн шинжлэх ухааных нь өгүүлгийг нь бол уншиж чадаагүй л дээ. Яг энэ мэд нотлохоонд тулгуурласан баримттай одоо судалгаа эрдэм шинжилгээний ажлуудыг Монголын одоо нэгдмэл анагаах ухаанаас хийх ийм төлөвлөгөөнүүд байгаа юу гэдгийг нэгдүгээр асуумаар байна. Хоёрдугаар энэ нөхөн урчхүүн одоо зөндөө олон хүмүүсийн ард түмний дунд байдаг яриануд байдаг шүү дээ. Одоо ургамал хоол амьтны гаралтаач гэдэг юм уу бэлгийн чадварыг сайжруулдаг ямар идэ ундаа Монгол одоо хүмүүст тохиромжтой байдаг вэ? Энэ талаар ярьж болж. За тэгэхээр өнөөдөр уламжлалын ухааны салбар эмийн үйлдэл үзүүлдэг, эмчилгээний үйлдэл үзүүлдэг, ургамлын гаралтай, эрдэсийн гаралтай, амьтны гаралтай түүхийдүүдийн судалгааг маш өндөр түвшинд хийж байна. Өнөөдөр
анагаахын шинжлэх ухааны үндэсний сургууль Монгол улсад хийгдэж байгаа салбар шинжлэх ухаануудын дунд хамгийн өндөр одоо Scopus хэвлэлд хэвлүүлж байгаа, олон улсын хэвлэлд хэвлүүлж байгаа судалгааны өндөр давтамжтай байгаа хамгийн олон төрлөөр судалгаа хийж байгаа салбар бол манай салбар баг. Тэгэхээр манай салбарын уламж танхимын салбарын судалгааны түвшин бол маш өндөр түвшинд байна. Хамгийн сүүлд өнөөдөр Нафталимж чимд аргачаа докторийн хийсэн хүдрийн заарны судалгаа байна. За хончрын судалгаа 5 халууны найрлагаар дөнгөс сайхан бас анагаахны докторийн зэрэг хамгаалсан судалгаанууд байна. Тэгэхээр судалгааны талаар бол маш олон судалгаанууд бий. За энэ дээр бол Монгол хүмүүсийн цусыг шингэн байлгах, даралтыг буулгах, сахарын өвчнийг буулгах, цусалтын үед хэрэглэдэг. За мөн одоо невроз, ядаргааны үед хэрэглэдэг маш олон шин жор найралтууд гарсан. Өнөөдөр монголчуудын хамгийн сайн мэдж байгаа одоо энэ уламжлалт анагаахны жор найралтууд дотор бол салимон гэдэг тархлаа дэмждэг одоо амбаг докторийн хийсэн гарсан. Энэ бол яг энэ бол энэ Монгол эрдэмтдийн бүтээл. Энэ бол их сурвалж нь бол Монгол жор гэхгүй. Салимон гэдэг нь одоо хөгжүүлэлт хийгээд энэ шинэ нэр үйлдвэрлэлд нэвтэрсэн. За нефромон гэдэг юм байна тийм. Одоо даруу тав буюу цэцгнаар хийдэг дармон гэдэг юм одоо сүлээд бол худалдаанд иргэд хэрэгжилж байна. За мөн одоо говийн ургамлуудаар хийсэн маш олон төрлийн полисахарид агуулсан нэгдлүүд одоо хотоодны дотор шарахыг маш сайн хангаадаг, хотоодны салс бүрхүүлийг хамгаалдаг эмийн судалгаанууд олон хийгдсэн байна. За тэгэхээр энэ бол судалгаанууд цаашдаа хийж байгаа. Зүгээр өнөөдөр яг мэдээж бүх зүйл төгс биш байна. Хийгдсэн судалгаанууд маань үйлдвэрлэл хэрэгдэнд бол хангалттай бол нэвтрэхгүй байна. Судалгаанууд бол маш их хийгдэж байгаа. За өнөөдөр бол энэ судалгаа цаашдаа болно гэхээр хийгднэ. За анагаахны дөрвөн үс гэж их сурвалж бай. Одоо энэ бол манай Европ анагаахны анатоми хичээл юм да тийм. Цагаан толгой гэж үздэг. Жүдши гэж нэрлэдэг. Жүд гэдэг маань үндэс, ши гэдэг маань жиг, ни, сүм, ши гэдэг маань дөрөв гэсэн үг байхгүй. Дөрвөн үндэс гэж ном бий. За энэ дөрвөн үндэс гэдэг маань ер нь дөрвөн бот ном байгаа. Одоо одоогийн ойлголтоор бол язгуурын үндэс зажууд, өвдсөн үндэс манаржууд, онлын үндэс буюу манаржууд, өвдсөн үндэс буюу шаджууд, за тэгээд чимээжүүд буюу хойдын үндэс гэж юм дөрвөн үндэс. Энэ дөрвөн үндэсний бичсэн одоо ерөнхий юм схем нь бол эхлээд бол ийм тайлбар гүүгээр ийм онцгой хэлбэрээр яг тутахаар бичсэн язгуур үндэс бичигдэн. За ингээд эрүүл биеийн тухай үзүүлээд эрүүл бие гэдэг маань эрүүл анатом, эрүүл физиологи гэж байдаг тийм. Там бидний үздэг шинжлэх ухаанд яг тийм дараалалаар яваад. Тэгээд цаашдаа бол частны буюу нарийн хэсэг рүү ороод ингээд явдаг. Эрдэнэ систем рүүгээ ороод явдаг. Эмчилгээ рүүгээ ордог, заслан руугаа ордог, нөгөө им рүүгээ ордог, жор найралтууд нь ордог. Ийм аргууд байгаа. За тэгэхээр энэ дөрвөн үндсээр бол энэ одоо жүдлэн гэж нэрлэдэг байгаа. Эрэгтэйчүүдийн өвчин одоо бэлгийн чалах сулрах, бэлэг эрэхтэн өвчрөхгүй байх, үр тогтоож чадахгүй байх олон асуудлууд байна. Эмчилдэг ийм одоо бүлэг бол байна. За тэгэхээр энэ өвчин үнсийн 91-р бүлэг дээр хүчжүүлэх бүлгийн тухай. Хүчжүүлнэ гэдэг маань монголоор бол хүчжүүлэх буюу шинжлэх гэдэг байгаа. Шинжүүлнэ гэдэг нь. За тэгэхээр энэ бол ийм үржихүй эрхтнийг сайжруулах, үр хөвгдөх хүмүүст үр залгуулах эмчилгээний арга гэж. За энэ дээр бол бас ийм сонирхолтой аргууд бий. Зүгээр яг одоо энэ нөхөн үржихүйн чиглэлээр манай Европ анагаахны эрдэмтэн судлаачид манай энэ уламжлалт анагаахны их сурвалжууд дээр одоо ажиллаж уламжлалт анагаахны салбарынхантай бид нар зөвхөн эмчилгээнд дээр интеграц хийх биш, судалгаа шинжилгээнд дээр бас интеграц хийх шаардлагатай гэж би бол хувьдаа бодож байгаа. За тэгэхээр энэ дээр бол тусал аривдах, хорогдох, барагдах гэж байгаа. За тэгэхээр энэ тусал аривдах гэдэг маань одоо өрн шингэн одоо хэмжээ нэгсэх гэсэн үг. Тэгээ одоо энэ бол хорогдох гэдэг маань бол ойлгоо юм уу? багсах. Тэгээ аменараа гэж болт юм уу те? Ийм шинжүүдийн тухай ойлголтууд. За тэгэхээр энэ болгоныг өөр нэмжлэг аргууд бол байгаа. За тэгээд одоо иргэдтэй хэлэхэд бол бид нар ямар нэгэн тийм
эд шидтэй имийг юм уу эмт бодисыг хайгаад байна шүү дээ тий. Өнөөдөр бид нар тэгвэл энэ уламж тоонохон дээр энэ эдийн хондаан дээр бидний өдөр тутам мэддэг бурам, зөвгийн бал, махны шүл, сүв, малын сүв, хайлсан тос, өрөм, чүмэг зэрэг нь хүчийг сайжруулж шимжүүлэх буюу буусныг төлжүүлэх одоо үйлдэлтэй. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол хүмүүсийн донд ер нь дэлхийн нийтийн донд андрологийн салбарт, нефрологийн салбарт эрчүүдийн нөхөн урчгуудаар яагаад асуудал үүсэж байгаа бид нар өдөр тутам хэрэглэж байгаа хоол хүнс, сэтгэл санааны байдал, дасгал хөдөлгөөн хийдэг, биеийн элчингийн илүүдэл дотор эртнүүдэд байгаа өвчин, за мөн одоо бодис солилцооны тэр сахарын өвчин, төмөр ихсэх, гемохроматоз гэж өвчин байна. Шийс нөхцөлөстэй подагра, тулай гэдэг өвчин байна. Энэ олон өвчнүүдээс болж энэ хөөрчүүд болж нөлөөлдөг. Тэгэхээр бид нар энэ бодис солилцооны тухай ярих хэрэгтэй. За энэ уламжлалынханд бол ийм хоолуудыг бол зөвлөсөн байгаа. За дүүрээс гадна хурцлын амьдралыг зөв тохиромжтой тэнцвүүлэх гэж байгаа. Энэ бол явдал мөр дээр байгаа байхгүй. Эдийн ондаан дээр бол бид нар саяны хоол хүнс, явдал мөр дээр бол хурцлын амьдралыг тэнцвүүлэх гэж байгаа. Тэгэхээр яг бид нар бол энэ асуудлаар ярихад бол мэдээж эмзэг сэдв тийм нээлттэй ярдгуу сэдв гэхдээ бид энийг одоо маргадаг замбраатай зөв байл гэсэн үг юм шүү. Гэр бүлийн гадуур хурцлын амьдралыг зөв тохиромжтой тэнцвүүлнэ гэдэг бол энэ өөрөө тэр ч өөрөө ухаан шинжлэх ухаан өөрөө урлаг байна. Тийм. Тэгэхээр энийг хүмүүс асуудаг. За өвөл хэдэн удаа ойртох юм бэ? Тийм. Хавар яах юм бэ? Одоо сая цахим орчин дээр бас нэг хилцүүлэг өөрнөлөө асуудлууд босоод ирсэн тийм. Би бол ерөнхийдөө бол тэрийг бол ажигласан. Ер нь уламж тооноохны үндсэн онол бол түрүү бидний ярьсан биохимнэл буюу хавар, зун, намар, өвөл хүний биеийн тамир тэнхээ бодис солилцооны эрчим, нойр, сэтгэл зүйн байдал, татвартай байх, татваргүй байх энэ байгалийн хамаарлаас шалтгаалж хурцлын үйлийг тохируулаач. Биеийнхээ эрч энергитэй тохируулаач гэсэн санаа явж байна. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл хаврын сард бүх амтан турдаг тийм хавар бол хамгийн ядардаг хэцүү сар юу улиран шүү дээ тийм. Энэ үед бол хаврын дунд сар, зуны ихэнх сард бол ерөнхийдөө организм бол доошо ундаг үе. Энэ үед бол мэдээж цөөрөлх хэрэгтэй. Мэдээж хүн болгон тоо охин бол утгагүй л дээ. Магадгүй 25 та мөртлөө эцэгхэд турхаач хүн байж болох юм. Магадгүй 60 настай 70 настай мөртлөө эрүүл чирэг тамир тэнхээ сайтаж хүн байж болно. Тийм учраас насанд нь тэд ийдгэж заах нь бол төдийлөн зохиромжтой ш. Хүн болгоны индивидуалны онцлог өөр шүү дээ тийм. Тэгэхээр энийг бол уламж тооноохонд бол тооцдог. За тэгээд энэ зуны улирал бол ерөнхийдөө хий хөдөлдөг одоо хамгийн ундаг улирал. Тэгэхээр зун хурцлын үлийг бол ерөнхийдөө багавтар хийх хэрэгтэй. Ерөнхий зарчмаа мэдж явах хэрэгтэй тийм. Хавар зуны улирал. За намар болоод тэгэхээр зун тамир тэнхээ намрын улирал организм босч ирдэг хэмнэлийн хувьд бол эд эрхтнүүд сэргдэг улирал байхгүй. Энэ хийшээ бодгоны онолоор тайлбарлаа. Тэгэхээр би өнөөдөр тэрийг бол ярихгүй. Ингийн углыг хэрэглэе гэж бодож байна. За намрын улиралд бол тэгш за тэгээд хүний бие организм ямар улиралд хамгийн оргил одоо пик үедээ очт юм бэхээр өвөл байхгүй юу? Өвлийн улирал хүний бие хамгийн тэгш одоо бүх зүйл тэгш ийм улирал. Зун хавар бэлдээд, зун бэлтгэгдээд, намар бэлтгэгдсэн биеэр өвлийг давдаг. Ингээд өвлийн хүйтнийг даваад малч тэр, хүнч тэр, ичдэг зэрлэг амьтадч тэр, хүнч тэр бүгд амьд амьтан болон бүгд тийм онлоор. За ингээд өвөл дуусаад одоо утгагүй цаанс оруулах гэж байна тийм. Онд минь дарах. За тэгэхээр онд минь тарган тавтаа оруу, мал сүрэг тарган оруу гэдэг бидний мэдчлээд байгаа юм маань цаанаа бол маш их нарийн утга агуулгатай тийм. Энэ өвлийн улирлыг та одоо тэгш давбуу тийм гэсэн санаа. Мал сүрэгч маань эндсэнгүү давбуу яав гэдэг. Ингээд энэ улирлын давтамж бол ийм өчтэй. Тэгэхээр энэ давтамж энэ байгалийн хамаарал биохимнэлтэйгээ уялдуулж тэр хурцлын одоо дотн харьцааны
амьдралыг бол одоо тэр нарийн нандан амьдралыг бол зөв тохиромжтой тэнцвүүлнэ ахта хоон болгон дээр мэдээж өөр гэдгийг би төрүүлсэн. Тэгэхээр за ийм юм байна. Маш гоё тайлбарлаж өглөө маш амттай баярлалаа. Яагаад тэгэхээр нөгөө талаас сексийг чанартай тохиромжтой хийнэ гэдэг чинь тухайн хүн бие махбодын хувьд эрүүл байх, үр хүүхдээ одоо бий болгохын тулд эцэг их болохын тулд бие махбодоо бэлдсэн байх, эцэгч төр ихэнч төр аль нь бие махбодоо эрүүлжүүлсэн байж ирш хүчтэй байж гэсэн үг байна шүү дээ. Тэгээд бас бидний одоо сар шинэ болохоор хилдэг энэ үг маань хүртэл ийм учир утгатай юм байна. Тэгээд нөгөө талаасаа явдал мөрөө засна гэдэг чинь одоо гэр бүлийн энэ дотн харьцааг хэн болгонтой хамаагүй замбараагүй хийгээд авахгүй гэсэн санаа явж байна. Нөгөө талаас тэр хоол унданда бас одоо анхаарах, эдээ унданд анхаарах гэдэг чинь амьдралын хөвшлийг зөв байлгах гэдэг ийм том асар том агуу философи явж байна. Мөн үү? Ерөөсөө Монголын уламжлалт анаах юм бол эрүүл хүний биеийг урт наслуулах, чанартай амьдруулах тэжээнд цэцэг хангах юм байхгүй. Тэгэхээр энэ хангах юу идэж ууж явах юм, ямар үйлрэлд яаж явах юм, хаана хизээ яаж алхаж гიშгэж явах юм, дулаан хавц өмсөх үү үгүй юу, уурлах уу инээгээд байх уу гэдэг энэ бие хэл сэтгэл гурвангийн засдаг, гурвангийн чиглүүлдэг эрүүл хүмүүсийг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэл одоогийн анхаар бол нийгмийн эрүүл мэндийн гэсэн чиглэл рүү чиглүүлдэг өвдсөн хүмүүсийг амгааж эмчилдэг юм хоёр чиглэлээр ажилладаг амгаах юм байна. Тэгээд хүнийг цогцоор нь авч үздэг тийм ээ. Тэгэхээр энэ бол маш гайхамшигтай юм аа. За тэгэхээр Монголын уламжлалт анагаах ухаан одоо дээрэс нь энэ бол ганцхан Монголын гэлтгүү өрний болонд орны анагаах ухааныг орчин үед одоо бүх мэрэгжлийн эмчнэрт бас одоо жишээ нь явцуураад байлгүй би ганцхан одоо урологийн эмчээ гэдэг өөрийнхөө мэрэгжлийг биш ерөнхийд нь бас ингээ хүн цогцоороо байж ижил бид нар бүх идэрхтэн хоорондоо холбоотой гэдгийг эмчнэр маань бүх сайн бас өөрсдийнхөө мэрэгжилдээ мэдлэгдээ анхаарч байгаасаа гэдгийг бас дашрамд нь бас өнөөдөр ойлгож авлаа. За мэдээч хэрэг нөгөө талаас сонсогчд маань тэр монголчуудын энэ яриад байгаа явдал мөр эдээ унда нэг нь ер нь бол уламжлалт анаахад ийм дөрвөн арга байгаа. Ямар ч өвчнийг эхлээд эдээ ундаа гарсан. Хоолны дэглэм яа. Хоол гэсэн. Тэгэхээр эдээ ундааг энэ маань эддэг эдээ уудаг зүйлийг хэлж байгаа. Бидний нуугаад хоол. Тэгэхээр энэ хоол бол дотроо залгах юм бол маш нарийн бид рүү ярьсан. Тэгээд 20 дугаарх нь бол явдал мөр гэж нэрлэдэг байгаа. Энэ бол төвдөр жодлон гэдэг байгаа. Явдал мөр гэдэг нь сонсоход нэг тийм сонсголонгоо сонсож байгаа хүмүүс бол ойлгохгүй. Гэхдээ явдал мөр гэдэг маань явах мөр ямар мөр үлдээж байгаа гэсэн. Тэгэхээр хүн өдөр тутмын хийдэг ажил, мэргэжил, суугаа ажил хийдэг, халуун газар ажилладаг, хүүдэн газар ажилладаг, гадаа ажилладаг, стресстэй ажилладаг. Магадгүй одоо хортой нөхцөлж ажилладаг байж болно шүү дээ. Тэгэхээр энэ бүх амьдралын хөвшил өсөж төрснөөс эхлээд өнөөдрийн хүртэл байгаа амьдралын хэв маяг, ажил мэргэжил энэ бүх зүйл таны биеийг бүрдүүлдэг, төлөвшүүлдэг. Өнөөдрийн та бүтээд юм аа. Идж байгаа хоол унс чинь бүтээд юм аа. Тэгэхээр та энэ бүгдийг зөв хэрэглэж чадах юм бол тэнцвэртэй, зохистой хэрэглэж чад. Аль нэг тийш нь одоо хазаахгүйгээр манайхан жиг туйлсан шүү дээ, тийм. Тэгж чадвал энэ эдэн ондоо явдал мөрөг тэгшөрнө гэж үздэг. Зүгээр эм засал гэж дараагийн 2 арга нь бол эмчд хамааралтай. Тэгэхээр бол эмч эмээр засна, заслаар засна. Одоо бидний яриад байгаа тэр ханах засал, барих засал, төөнөх засал те одоо төрөм засал, туулга засал гэдэг энэ эмчилгээний агуулгад гэж нэрлэдэг байгаа. Сэтгэл засал бас энэ дотор ордог. Гүрэн номын засал гэж ордог. Тэгэхээр эдэн ондоо явдал мөрөг хувь хүн өөрөө хариуцдаг. Ийм заслыг эмч хариуцдаг. Ингээд 25 нийлээд өвчтний 50%, эмчийн 50% нийлжээж хүн идэгдэг. Тэгэхээр эмчид өвдөд өгсөн юм шиг хандаж болохгүй. Тэгээд хамгийн гол за манай энэ подкастын маань гол санаа бол эрүүл явахад, эрүүл амьдрахад, чанартай амьдрахад таны өөрийн мэдлэг мэдээлэлд юу тус болдог вэ гэдэг талаас нь одоо Монгол
уламжлалт анагаах ухааныг маш сайхан ойлгомжтой бидэнд тайлбарлаж өгсөн маш эмчтэй баярлалаа. Тэгээд өөрийн тань зүгээс одоо сонсогчдод уламжлалт анагаах ухааны эмчийн зүгээс бас хэлмээр ярмаар зүйл байна уу? Тэгээд тэр таны зөвлөмжөөр яриага өндөрлөе гэж бодож байна. За тийм тэгэхээр яг би таахад сонирхолтой нэг жорн найрал хэлээ л да. Энэ дээр ингээд уламжлалт анагаах ухааны сурвалж дээр бичсэн бэлгийн чалхыг сайжруулдаг нэгэн жор байна. За ер нь бол хүнийг бэлгийн чалах, биеийн чалхыг сайжруулдаг жор найралтад голдуу ургамлын бол доод хэсэг буюу газрын доод хэсгийг хэрэгэлдэг. Үндснүүд ордог. За тэгэхээр энэ дээр бол заварааны нишин багруу схема гэж ийм 5 үндэс гэж одоо 5 ургамлын үндэс бий. За тэгэхээр энэ 5 ургамлын үндсийг өнөөдөр бид одоо жишээлбэл манай наслма доктор манай нефролог, андрологийн докторууд химийн юм уу биологийн чиглэлээр судалгаа хийдэг, фармакологийн судалгаа хийдэг хүмүүстэй хамтраад энэ эмнэлзүүн судалгаа хийх санал тавьж байна. Тэгэхээр энэ 5 үндсийг ордог энэ тосын юм байна. За түүнээс гадна энэ дээр энэ банлаг 37 гэж 37 түүхийг ордог, найрлага ордог юм байна. За энэ дотор бол 5 үндэс 3 өөр гэдэг маань энэ 3 өөр бол Монголд бол байхгүй. За гаднаас бид нар худалдаж авдаг ар өөр, бар өөр, жүр өөр гэж 3 өөр байгаа. За энэ 3 өөр ордог. За тэгээд даажид гэж түүхийд байгаа. Бор даажид гэж. Гөрвөл, хингэрэг өвс, хуц гэдэг маань одоо ямааны эр мал, эцэг мал хуцны гадар бөөр гэж. Гадар бөөр гэдэг нь төмсгийг хэлж байгаа. Батар бөөр гэдэг нь нөгөө шээ садар бол төмсгийг хэлдэг байхгүй. Тэгэхээр хусны гадар бөөрийг ус, сүү, тосонд сэргээсэн шүлэнд хэл соргогч давс буюу төдөр бол сицаа гэж давс бий. Бид нар бол жамц давсыг бол мэдэн шүү дээ. За тэгвэл сицаа гэж давс, хэл соргогч давс гэж. За борга, библэн одоо пипер лонгом гэж байгаа. Бид нар нөгөө хүнсэндээ хэрэгэлдэг. Хар бэрч шүү дээ. За тэгээд бурамтай найруулж 10 дотор хийж даршилж тавиад хүчин төгөлдөр болгоод хэрэглэвэл эр бэлгийн тамирыг сайжруулж хүчийг нэмнэ. Бас ийм жор бий. Тэгэхээр энэ бол зүгээр нэг л жишээ тийм. Маш олон янзын жорууд бий. Жишээлбэл энэ говьроо ургадаг Ямаха үндэс гэж байна. Энийг хэрэглэдэг. За мөн одоо энэ солонгосуудын хэрэглээд байгаа хүн орхотой гэж байна тийм. Улаан хүн орхотой. Бас үндэс үр шүү дээ. Үндэс дөрмөл тийм ээ үндэс дөрмөл. Тэгэхээр Панаксыг өнөөдөр тарьж солонгосууд тэрүүгээр маш их олон төрлийн юм хийж байна. Монголд бол байгаль дээр өөрөө ургадаг зэрлэг ургамлуудын үндэс хамаагүй илүү хүчтэй найрлагатай. Тэгэхээр бол энэ чиглэлээр одоо бидэнд бол судалгааны ажил тэр чигтээ онгон зэрлэгээрээ хүлээж байна. Монгол одоо эрдэмтдийн Монгол одоо андрологийн салбарынхны уламжлалтын салбарынхны судлах одоо судлагдсан бол тэр чигтээ онгон зэрлэгээр маш том эрдэнэ уус байна. Бид энэ рүү орох юм бол маш олон өвчнийг шийдэх боломжтой. За энэ дотор өнөөдөр говийн хармаг гэж юмс орж байна. Маш олон төрлийн түүхийдүүд бол байгаа. За дээрэс нь эцэст нь одоо энэ мэдээллийг үзэж байгаа хүмүүст зөвлөхөд цаашдаа дэлхий химийн юмнаас татгалзаж байгаа. Цаашдаа хүн төрөлхтөн байгаль руугаа олон ортно. Цаашдаа хүмүүс нар, агаар, харшаан, шавар, салхи, илсэн эмчилгээ, эрүүл байгалийн зэрлэг урамлаар хийсэн эмийн түүхийдүүд Монгол оронд эмийн зэрлэг урамлыг эзэж байгаа 5 уршуу малын мах сүв дэлхийн хамгийн үн цэнэтэй хоол хүнс болно. Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр өнөөдөр 15 улсад манай эмчнэр эзэлж байна. Дэлхийн хүмүүс уламжлалт анагаах ухаанд сонирхоод эхэлсэн байна. Тэгэхээр та бүхэндээ хэлэхэд мэргэжлийн эмчнараас одоо зөвлөгөө авах хоолой одоо шинжлэх ухааны үндэстэй нотлогоотой судалгаатай зүйлийг хэрэглэх эрүүл мэндийн боловсролоо дэвшлүүлэх. За тэгээд мэдээж Монгол хүн бол Монголын үндэсний анагаах ухаан орчин үеийн Европ анагаах ухааны шинэ технологи бүх зүйлсийг ингээд сайн мэддэг эрүүл мэндийн боловсролтой
бие бэлдрийн хувьд эрүүл саруул мөн сэтгэл санаа, оюун ухааны хувьд тэгш амгалан тайван байх одоо болтгоо гэж өрөө. Энэ бол эрүүл мэндийн боловсрол шалтгаална. За ингэж боллоо. За маш эмчтэй, маш их баярлалаа. Монгол хүн гэдэг бол Монгол улсын маань баялаг юм. Тэгэхээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд Монголын уламжлалт ангаа ухаан, явдал мөр эдээ ундаа гэд хэрхэн та бүхэн одоо өөрсдийн амьдралын хөвшилтэд юу анхаарах вэ гэдэг талаар үнэтэй зөвлөгөө өгсөн подкастыг маань мөн үүнтэй төстэй мэдээллүүдийг авахыг хүсвэл манай subscribe button дээр дараарай. Тэгэхэд танд одоо шинэ мэдээлэл орох болгонд танд мэдээ очих болно. Баярлалаа.